Уса хамис тэг ингээд нэг намаа ингээд хүлээсэнд одоо баярлаа да. Тэг баярлсан шүү. Гэхдээ угаасаа ингээд мэлхийн ордыг хийх болгоно уус надад асуудал гарч ирсэн. Хамгийн их хэлж ингээд бичлэгээж дуусчаад амьдралах заа жаргалтай гэж бодож чи миний SSD fuck up болоод шинээр SSD хөдөлж авсан. За шаранда 2 дугаар бичлэгийг ингээд хийжсэн чинь миний батарей fuck up болоод шинээр батарей авсан. Тэг 3 дугаар бичлэгээ ингээд хийх гэж байжсэн чи миний мөсний хүргэгч fuck up болоод өсөө зассан. Тэгээд өнөөдөр би авралтын өдөр ирээд бичлэг хийж байгаа шүү. Тэг хүн шартаа байвал ер нь бол болдгол юм байна даа л гэж би ер нь хэлээ да гэшээсэ. Тэгэхээр энэ бол яг мэлхийн ордныхны зам байгааз. Тэг угаасаа fucker ч амар ингээд нэг шартаа штэ. Ер нь ямар ч ингээд мэлхийн ордныхны ингээд нэг шарн ингээд хөдөлчих юм бол юу ч болсон би хамаагүй угаасаа шаачдаг байхгүй юу. Бидний ингээд нэг төсөөлөл дээр ингээд нэг юу байдэн штэ одоо ер нь их гоё штэ. Сошиал медиа гэдэг чинь тэгэл нэг астролог гарч ирлөө энэ орных ийм зан тэгээ дандаа нэг гоё зангуудын тавьсан байгаад байдсан шүү дээ. Гэтэ яг ямар ч ингээд нөө баачка нар ингээд мэдрэл мотой зангуудын ерөөс ингээд нэг тавьдгүй тий. Тэгэхээр ингээд нөө мэлхийн ордныхны мэдрэл мотой зан юу гэвэл ингээд шарн гоцорчхороо яг мэдрэл мот юм шиг шагаа шүү дээ байхгүй юу. Тий өөрийг нь баг ингээд нөө нэг алхад нэг хуруу дутуу байгаа токсик харин араас хүртэл ингээд нөө мэдрэл мотой юм шиг үгээ шаачдаг тий. Тэгэхээр ингээд нэм ингээд байж болохгүй байхгүй юу. Тэгээ бидний ингээд нөгөө social media ингээд нөгөө expectation яа штэ тий мэлхийн ордных амар caring nurturing гэнэтрэ вананана гэнгээ шатна штэ тий. Гэхдээ гэхдээ пистанер чи ингээд нөгөө амар зодоонч штэ мэдхгүй байхгүй юу. Mike Tyson байна мэлхийн орд. Alex Pereira, John Jones, Adesanya бүгд fucking мэлхийн орд штэ. Та нар ингээд нөгөө буруу гаруудаа ингээд зурлаад байгаа байхгүй юу юу хэлэхэр штэ тэрэж тэдэртэй ингээд бифтэй болох юм бол чиний өдрий чинь fuck up хийн би чинь fuck up хийн мэдлэг чинь fuck up хийхгүй. Тийм ингээд нэг аюултай зоодыг сайн бол мэлхийн ордоо та нар мэдгүй л байна да гэшээс тий. Тэгээ ингээд яг би ингээд нэг мууланчиг сайланчиг гэхдээ ингээд оны шилдэг авгаа материал бол мэлхийн орчуу чамааг өдөрт 3 халамжлаа 4 удаа blow job хийдэг ч юм уу те ингээд гоё байгаа зү те нэнээсэ хэр ингээд нэг мэлхийн ордныхныг ингээд аваагаа болгоцсон гаруудтай ингээд congratulation тийм гэтээс баяр хүрхий хайжгаар хойдох ч уншаа маа чинь яа гэвэл ингээд нэг та нар аль хэзээ дууссан бохгүй юу тий англиас гарч чадахгүй нэгэнд ингээд мэлхийнхнээ ингээд trap-нд ингээд унтсан бол гэшээс хүмүүс ингээд нэг юу гэж яддаг штэ fun case-ний үйл миний ингээд нэг анзаарч мэлхийн ордных нэг юм manipulation tactic байдаг хин нэг одоо ингээд яг өөртөө ингээд нэг дорлуулах ч юм уу те яг Chinese fucking зүйлүүд чинь бодлоо ингээд явж байгаа байхгүй юу гараад чинь мэдээд байгаамаа ингээд чамаг шууд халуусан ингээд нэг шидчих юм бол ингээд өсрээд алга болно гэдэг чинь тиймээс ингээд чиний тоонт хосыг чинь ингээд баагаар ингээд нэг гисгэж байгаа чинийг мэдгээд өгөх гээд байгаа мэдээд байгаа байхгүй юу тий тэгэхээр ингээд нэг хэрвээ ингээд мэлхийн ордныхантай ингээд жоохон токс ингээд харилцаатай байж ивэл ингээд run bro run чи угаасаа дууссан гэхдээ хөөхөн мэлхийн ордныхан ч бол яалч хөөхөн тэгээд sorry mom гэшээс манай ээж мэлхийн ордохгүй юу тий уучлаарай гэхдээ эн чинь зүгээр жоок шүү тий би яаж яах нь өнгөрсөн ингээд өвхрийн ордны бичлэг дээр би бүр савсан байлээ шүү fucking миний инстаграмда хийж байгаа нэг бичлэгнүүд фэйсбүүк дээр давхар шеэрлэгдгийг мэдхгүй тий яаж яах нь өвхрийн орд би яг тэгж хэлж байсан аахгүй өнгөрсөн бичлэг дээр мэдхгүй би өвхрийн ордныхыг нааж исэн болохоо харьцаж исэн биш дээ нэтрээ гэж шаацаа тий хаха дараас ингээд зүгээр тий хүн ингээд нэг том болоод нааж лавж ин дөө гоё өстэй тааж гисэн л бас хийж л байсан гэж. Fuck татаас шээ бүр нүур улаагаа шаачлаа хичингүүтэй. Тэгээ ингээд тайраад ингээд хөзөр дээр мэлхийн ордныхон chariot гэдэг хөзрийг эзэмшдэг. Тэгээ амар дайчин зоригтой ингээд байгаад байждаг. Гэхдээ яг үндэ мэлхийн ордныхны амьдралыг 100% гэж дүгнэх юм бол яг тиймэрхүү зоригтой байж исэн яг үндэ амьдралын ганцхан үйл эзлэг үлдэг лирээс өвд нь нэг хилист шааж авдаг хгүй юу. Тэгээ амьдрал нь утга учиргүй болцсон. Тэ нэг whatever the fucking гэдэг нэг кейс ингэ явж идэв. Ихтэй ингээд нэг бас ингээ хаяада сонирхолтой амиг би бодож л байна л да. Ингээд эхнэрийн өрхийн нэг күнж байдсан штэ. Тэр яг fucking мэлхийн орд байсан баг те. Ингээд яа ингээл амар
токс ингээл нөгөө хайран дээр ингээд шаагаал ингээд шаалгуулаад тэгж тэгжсэн ингээл өөрөө глоу болж ингээд нэг ширээнийх нь өнцгийг өөрчлөнгүүтээ ингээл яаж зовж байгааг нь харж ингээд таашаал аваал тий. Гэхдээ ингээд нөгөө нэг бас ингээд гайхалтай одоо байхгүй би амьдралдаа гэхдээ бараг л анх удаа гэх юм уу масахист садист хоёрын ингээд нөгөө хамтдаа байлгаж чаддаг ингээд нөгөө ордыг харсан яг мэлхий орд байгаа байхгүй юу масахист байхдаа ч амар дуртай ингээд нөгөө өвдөөл зовоол ингээд шалахтай оосо бас ингээд хүнийг ингээд нөгөө fuck up хийгээ шарахтай амар ингээд дуртай байгаа даа байхгүй юу тийм танаа ордынхан бас жоохон хайда гажиг тий гэхдээ бас ингээд сонирхолтой л да юу гэвэл хүмүүсийг өөрсөн шиг адилхан хүмүүс ингээд attract ингээд хийдэж штэ тэгсэн чинь ингээд би бодсон юм Reddit дээр хамгийн ингээд нөгөө perfect soulmate soulmate match нь нөхий хилэн цоор байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг над чиг жоохон гаж ингээд нэг сэтгэдэг тий манай opposite ингээд мэлхий ордох юм байвал DM бичээрэй шээс. Fuck. Гэтэ угаасаа орд ингээд нэг хавар болоод ч юм уу далчих байна. Гэтэ би угаасаа л далчихлаастай тэрийг зөв хаварлага бороод ичиж байгаа шүү тий. Тийм байна. Тэгээд яагаад би ингээд мэлхий ордных нэг юм caring nurturing байт юм бэ ингээд зүгээр хальт ингээд бодож үзсэн юм л да. Юу вэ гэвэл Carl Jung дээр collective consciousness гэж байдаг. Чи ямхуу орчин нөхцөлд амьдарч ийн чи тэрийгэ behave хийдгээ. Окей. Хэрвээ би Мексикт ингээд амьдарч исэн бол taco утсан tequila хүн бодож байгаа байхгүй юу. Монголд байгаа болохоор писта болохгүй байна л да тэгэж тий гэсэн. Алах гад байдаг шээс тий. Тэгээд тийм байдаг. Тийм болохоор ингээд нэг 7-8 сард ингээд нэг монголчууд гэлтгүүгээр баг хүн болгон аялалд явдаг тий. Эсвэл лагер руу очиж амардаг, вайн унгаа секс хийдэг тий. Тэгэхээр ингээд мэлхий ордныхын чинь нэг тийм авгаа материалтай байх нь аргагүй хгүй юу? Бас ингээд нэг бас жоохон донтоо сайхан бас аргагүй л дээ яаж ч утсан тий яг тэр ингээд нэг кейсийг ингээд бодоод үзэх юм бол тиймээс ингээд хэрвээ ингээд нэг таад штэ тий ингээд яг энэ токсик мэдрэл муутай мэлхий ордныхантай хайрын ингээд нэг кейс дээр матч ингээд хийгээд яаж ингээд солв хийхээ мэдгүй байвал мөнгөө бил дээр ах дээр ингээд тайраа туршуулахаар хөрөөдрөөр за онц мэрэглээд өгнө гэж. Тэгээ бас ингээд нэг сонирхолтой ингээд юм хэлэхэд би ингээд нэг шарандаа юу хаа шийдсэн 7 хоног болгон бүх ингээд нэг зодиак сайнууд дээр weekly forecast ингээд нэг хийхэр болж байгаа байхгүй тайротоор те ойр нэг юм energy tide байна нэтрэ гэдэг ч юм юмнууд ингээд гарч ирлээ тийм хүн байсан шүү. Тэгэхээр тэр мөр ингээд нэг чихээ ингээд орхон байлгаж сонсон шүү. За өөр гоё юм байгаа байлоо байхгүй байлоо ярих чийсэн баг байхгүй бохтой тэгэл мэлхий ордыг тэгэл иймхүү л ингээд яриад ингээд дуусчихаа да.